За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Монгол улс хөгжүүлэх төлөвлөгөө гэж яриад байгаа бид нар хэтэрхий богино хугацаатай 1 жилийн төлөвлөгөөг л ярих гэж байна. Гэхдээ бид нар Монгол улс хөгжихийн тулд мөнгөтэй байх ёстой. Тэг мөнгөнийхөө талаар одоо ярихын тулд энх хамгаалалтын сайдаас нэг тодорхой жоохон асуулт асуучих. Нийгмийн даатгалын санг гүвээ эзэн ардын намын хүмүүсийн хамаарал бүхий банкуудын асуудал яригдж байгаа. Нийгмийн даатгалын сангийн мөнгө нь орж ирэхгүй байгаа асуудал яригдж байгаа. Энэ дээр одоо яг танай яамн дээр гэдэг юм уу эсвэл хууль зүйн яамтай хамтраад гэдэг юм уу хийгдэж байгаа ажлууд юу аах вэ? Энэ жил юу хийсэн, эх жил юу хийх талаар бас нэг тодорхой мэдээлэл өгч бид нар бас хэмнийг үйл нэгээсэ гэж эн чинь нэг ч ихсэн мөнгө тэнчэнээс олж ирээд бид нар дараагийнхаа юмд хэрэгжилж юмар байна. Цаашдаа одоо энэ эдийн засгийн нөхцөл байдал чинь бас амаргүй нөхцөл байдал руу явах гадах шиг байна. Энэ дээр таны байр суурийг нэг сонсчоо. Дараад нь эрүүл мэндийн сайдаас нэг хавдрын эмнэлгийн асуудлуудыг бид нэр 25 оны төсөв хилэлцэж яхад нэг ярьсан. Яг хавдрын эмнэлгийн хажууд нь эмнэлгийн стандартаар баригдсан байгаа нэг эмнэлэг улс аванч гээд бид нар нэг хэдэн дөрөв баталж өгөөдчлөө явуулсан. Энэ дээр бас одоо гарч байгаа ахиц дэвшил юу байна? Та энэ дээр бас нэг байр суурь байдлаар хийлээч байгаа. Тэгээд ер нь цаашдаа бол аймагуудын эмнэлгүүд дээр тодорхой хэмжээнд хийгдэх ажлуудаа анхаарч ажиллаарай гэж өмнө нь бол танд хэлжсэн саналуудыг бас нэг зөвөр ойлгож авч үзээсэй гэж бас бодож байгаа. За тэгээд хөдөө аж ахуйн сайдаас бас тодорхой асуултыг асууя. Бид нар бол хот улс биш ээ. Одоо хамаг мөнгө, хамаг асуудал нийслэл рүү орчоод идэг болсон. Яг малчд руугаа чиглэсэн бид нар яг ямар ажил хийх, арга хэмжээ авах юм, малын гаралтай түүх эдийг одоо үнд хүргэх ажил хизээ хийгдэх юм бэ? Энэ шинэ хоршоо цагаан алт хөтөлбөр хоёроос тусдаа. Бид нар ч одоо сая 500 мянган км квадрат газар нутагтаа мөртлөө ер нь л Улаанбаатар хот улс болчих гээд байгаа. Яг тэр тал нутгаа эзэн нь байгаад уламжлалт мал аж ахуйгаа эрхлээ явж байгаа. Энэ малчдын чинь түүхийд одоо болтол үн хүрхгүй байна. Нэг ноолор мах хоёр л явж байгаа шиг байна. Бусд нь бол алга байна. Тэгээ энэ дээр одоо 26 оны төлөвлөгөөн дээр тусгасан ажил, тодорхой ажил байвал бас хэлж өгөөч гэсэн ийм асуултууд байна. За эхлээд энх хамгаалалтын сайд хариулъя. Үүнтэй холбоотойгоор их тайван Монгол банкны дэд ерөнхийлөгч их тайван ерөнхийлөгч ирсэн байгаа. Бас нэмж хариулаарай. За зөвхөн гүшнэ. Одоо бид нар нийгэмд нэг зүйлийг их эрүүлэр тийм ээ. За яг тоон дээрээ тулгуурласан одоо нэг ийм ойлголттой болох ёстой гэж ойлгож байна. Тэр тусмаа нийгмийн даатгалын санг тойрсон энэ тоонууд дээр та бүдээ бас би анхаарч өгөөсэй гэж бодож байгаа. Юу гэхээр өнөөдөр ингээд нийгмийн даатгалын санг ингээд албаар Монгол улсад дампуурдсан юм шиг ер нь дампуурхаж байгаа юм шиг нэг юм ойлголтыг албаар төрүүлж байна л да. Тэгээ сүүлдээ бүр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхөө болцгойч гэсэн тиймэрхүү одоо ийм буруу ойлголттой мэдээлэл нийгэмд их түгэж байгаа. Дахиад Монгол улсын нийгмийн даатгалын сан шиг энэ санг дахиж үүсгэж чадахгүй. Манай тийм эдийн засгийн чадахгүй байхгүй. Өнөөдөр нийгмийн даатгалын сан дампууралд ороогүй. Хариуцлагатайгаар бий л. Нийгмийн даатгалын сан дээр тодорхой ачаалал үүснэг үл үүссэн. Өнөөдөр 1.2 сая иргэн маань нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд жилд 5.6 тэрбум 6 их найдын одоо их усүрд бий болгодог. За үүнээс одоо цэргийн тэтгэвргээд 95 оноос өмнө тэтгэврт гарсан улсуудынхаа тэтгэврийг төөрөөрөө дааж явдаг. Төсөөс бид нар 1.6-аас 1.7 их найдын одоо юу авч जैन дэмжлэг авч जैन. Ингээд нэг 7 их найд 8 их найдыг ч одоо ингээд ийм том сан бид нар үүссэн. Цаашдаа ч гэсэн одоо энэ сан Монгол улсад байна штэ. Өнөөдөр энэ сангаас чинь тэтгэврт гарч байгаа 503 мянган тэтгэврт өндөр насны тэтгэвэр авж байгаа. За ингээ баг үндсэндээ 200 орчим нөгөө үйлдвэрлэлийн бас мэргэжлийн шалтгааллах өвчин, за ажилгүйдлийн даатгал, за мөн одоо ингээд нөгөө тэтгэмжийн даатгалаас чинь жил бүхэн 200 мянган хүн тэтгэмж аваад амьдралд үүсэх амьдралын бүх мөчлөгдөр үүсдэг эрсдлээ бууруулад явж байгаа. Бид нар ийм л одоо сангийн тогтолцоотой шүү дээ. Энэ сангийн тогтолцоотой. За тэгэхээр энэ сан дээр бол мэдээж одоо өнгөрсөн хугацаанд тодорхой арилжааны банкуд дээр байршуулсан мөнгнөөс эрсдэл гарсан. 160 орчим тэрбум төгрөгийн эрсдэл гарсан. Энэ мөнгө ямар сайдын үед ямар банкнд байршсныг бараг та надад хэлүүлэхгүй мэдж байгаа байлгүй. Хэдэн онд аль банкнд байрсныг. Өнөөдөр энэ хоёр банкнаас одоо бид нар тодорхой хэмжээний энэ алдагдлыг нөхөөлөх гээд авилгалтай тэмцэх газар прокурорын газартаа бид нар албан ёсны хүсэлт гаргаад өнөөдөр ингээ авилга барагдуулаад сууж байгаа. 160 тэрбум төгрөгийн одоо алдагдал гэдэг бол энэ санд энгийн орлоготой харьцуулахад, энэ сангийн ачаалттай харьцуулахад бас бүр тиймч том мөнгө биш. Энийг бид нар олж аавна. Барагдуулна.
энэ дээр бид нар бүрэн одоо эцэс төгөлд одоо бүрэн итгэл төгс байж болно гэж ойлгож байна. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд энэ сан дээр улс төрчдийн гаргасан батлуулсан энэ хуулийн одоо үр дагавраас шалтгаалаад нийт 6 их найдын одоо бодиттой эрсдэл үүсчээд байна. Энийгээ л цөмөр энэ тэтгэврийн шинжилэл нийгмийн даатгалын шинжилгэлээрээ л одоо тодорхой хэмжээний алдагдлуудаа бууруулж авъя л гэж л одоо бүгд. За, үндэсний аж ахуйн сайд. За. Түүхийдийг яавал үнэтэй болох вэ? За, ноолуур мах бол яг олон улсын зах зээл дээр үн тогтож байгаа. Бидний гол зорилго бол аль болох экспортыг урамшуулах, экспортлох чадвартай үйлдвэрүүдэд босгох ийм л бодлого хэрэгжүүлж байгаа. Үйлдвэрлэлтэй байж ш түүхийд үнэтэй байна. Тэгэхээр гол бодлого бол үйлдвэрлэл. За, малчлалын тухайд бол улсын их хурл засгийн газраас олон юм үе шатаар хэмжээнд авсан. Жишээл одоо ингээд за малчтаа хоршоолох энэ бодлогыг нэлээд дэмжсэн. Нэг ихний төрөний нэг хөнгөлтэй зээл гарчаад байж байна. За ганцуудын одоо бэрхшээлтэй холбоотойгоор 1.2 ихний төрөний малчтын зээлийг хойшлуулад хүүгийн улсын төсвөөс төлөө явж байна. За нийгмийн даатгалынх нь 50% мөн одоо улс төлөө явж байна. За мөн За, энэхэр сайдын микрофоныг нэмж өгье. за мөн энэ цагаан алт, атрын дөрөв, хүнсний хувьсгал энэ бүх хөдөлгөөнүүд чинь ерөөсөө л хөдөө аж ахуйг дэмжих, үйлдвэрлэлээ дэмжих, малчтаас үйлдвэрлэлийг холбох ийм л бодлого хэрэгжиж байгаа. Тэгээ энэ дөнгөж эхэлж байна. Үр дүн гарах болоогүй. Нэлээ хугацаа орно. Харин гол нь энэ хэрэгжиж байгаа бодлогыг л доктортой нэг 28 онол төр ингээд их хурл дэмжээд ингээд явчихвал бодиттой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа. Жишээл одоо ноолуурын боловсруулалтын дээр үнэхээр маш сайн үр дүн нэг том шатанд бид нар гарчлаа. Махны экспорт бол нэлээд олон улс руу гарчлаа. За ялангуяа ингээ ноос арь ширний боловсруулалт дээр үйлдвэрүүд нэлээд хөрөнгө оруулалт хийгээд эргэлтийн зээлийнхаа дэмжлэгийг аваад нэлээд урам зоригтой ажиллаж байна. Ер нь үр дүнгууд энэ жилийн эцгэхэд нэлээд том үр дүн статистик дээр бодиттой гарах байх. Тэгвэл бидний тооцоолж явахаар салбар бол багаар утгаад 30% өсөх байхаа. За, улсын хурлын гишүүн Булааны Мөхсөн сайд нэмж хариулахаар байна. За, гишүүний асуултанд хариулъя. Хавдрын эмнэлгийн өргөтгөл худалдаж авах 17 тэрбум төгрөгийн төсөв энэ оны төсөв дээр суугдсан. За тэгээ он гарснаас хойш ер нь хавдрын эмнэлгийн өргөтгөлийг барьж авах тендерийг одоо 3 дахь удаага зарлалчаад байна. Энэ дээр ямар нэгэн байдлаар одоогийн байдлаар ямар нэгэн компани байгуулга орж ирээгүй байна. Тэгэхээр энэ орж ирэх худалдаа авах процессд орж ирэх нөхцөл нь 100% бүрдчихэж энэ тендерт энэ байгууллага маань орж ирж ээж бид нэр энэ хавдрын эмнэлгийн өргөтгөлийг авахын боломж нь бүрднэ. Тэгээ энэ орон нутгийн эмнэлгүүдийг одоо өргөтгөх үйл ажиллагааг сайжруулах энэ дээр бид нэр төвлөрөл сааруулах үндсэн бодлого энэ дээр анхааруулж байгаа шүү дээ. Одоо жишээ нь таны одоо гарсан тойрог Баян-Онгор аймагт одоо амбалтоор шинэ амбалтоор одоо 7 сарын 1-нд нээлттэй хийж байна. Энэ дээр ажиллах одоо 80 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтныг бүгдийг нь Солонгос улсдаас сургаад мэрэгжлийн Мөхсөн сайд нэмж хариулъя. За ингээд улсын хэмжээний бүр Улаанбаатарт багхгүй үйлчлэгээтэй амбулаторыг бид нар Баян-Онгор аймагт нээхээр аймгийн удирдлагуудтай нийлээд маш их зүйлийг хийж хэрэгжүүлж байгаа. Энэ нь одоо нээгдэхээр та өөрөө очиод үзэх бах. Өвөр хангай аймагт бид нар одоо зүрхний одоо судсан дотор онцлогын хэмжлэгийг сайжруулахаар өнгөрсөн хугацаанд үндэсний баг 10 удаа очиод газар дээр нь баг 500 тусламж үйлчлэгээ үзүүлээд 40-50 хүний амь насыг авраад ингээд яг бодит орон нутгийн дэвшлүүд гараад ажлын байран дээр нь сургалтууд хийгээд орон нутгийн эмнэлгүүд үнэхээр сайжирж байгаа. Өнгөрсөн хугацаанд 13 аймгийн эмнэлгээр ороод газар дээр нь дутагдaltaй байгаа тоног төхөөрөмжлүүдийн судалгааг нь гаргаж ирээд өнөөдрийн байдлаар 30 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг орон нутгуудад нийлүүлэхээр тендерын зарлагдсан. Одоо ирэх 8-9 сард нийлүүлэгдэх гэж явж байна. Ингэж бид нэр цогц ажлуудыг хийж хэрэгжүүлж орон нутаг дүүргийн тусламж үйлчлэг